За сайн байцгаана уу. За өнөөдөр бид бүхэн зээж хэвсэг үзнэ. За энэхүү зээж хэвсэг маань дэвсгэрэлт үсэгт ордог. За энэ дугуулсан хэсгүүд бол бидний бүгд үтсэн үсгүүд. За энэ одоо өнөөдрийн үсэг маань зээж хэвсэг. За зээж хэвсэг ямар үсэг вэ гэв? Яаж үчдэг юм бэ гэв? Ингээд үзэхээр бол дэвсгэрэлтгүй үсэг гэж байна. Дэвсгэрэлтгүй үсэг гэж байна. За үгийн ихэнд ингэж бичдэг. А үгийн дунд ингэж бичдэг. За энэ хэлбэрийг бид юу гэж ойлгох вэ гэхээр энэ бол жэвсэгч мөн зэвсэгч мөн гэж ойлгох хэрэгтэй. За өөрөөр хэлбэл одоо жам ёс гэж үчиж байхад энэ хэлбэрийг л бичдэг байна. За ингээд зам мөргөд ингээ байж хад бас энэ хэлбэрийг л бичдэг байна. Тэгээд ирэхээр бид кирилл үсэгтэй хүн гэдэг маань Ж хэвсэг хэлж яхад одоо ийм хэлбэрээр бичнэ. З хэвсэг хэлж яхад энэ хэлбэрээр бичдэг. Гэтэл бид яг эсрэгээр нь энэ хоёр хоёулаа ижлэмаа энэ хэлбэрээр бичдэг юмаа гэд авч үзэх юм бол энэ дүрсээ биднээс юу ч нэхэх үхээр бол энэ хизээ Ж болдго юм бэ? Энэ хизээ З болдго юм бэ гэж энийг нэхэх ёстой. За тийм учраас энийг одоо яллахаас өмнө энэ үсэг маань ямар үсэг вэ гэхээр 3 дугаар загвараар бүтдэг үсэг. Эхэнд орж байгаа бол эхэнд орж байгаа гიშгтэй, дунд орж байгаа гიშгтэй, дундх нь хадагт орж байгаа 3 хэлбэртэй ингэж бүтдэг үсэг. За бид бүхэн энэ дээр бүгд сайн мэдж байгаа. За ингээд энэ бол бидний одоо эхэнд орж байгаа Ж хэвсгийн хэлбэр энэ байх нь. За нөгөөх нь болохоор дунд орж байгаа Ж хэвсгийн байр энэ байж байгаа. За энд бид нөр эхшгийн маань одоо тийм ээ эхэнд орж байгаа 4 хэлбэр, дунд орж байгаа 3 хэлбэр гэдгээр энэ загвар бол бидний үе бүтээдэг 3 дугаар загвар. Энэ гийгүүлэгчийн хэсэг, энэ бол эхшгийн хэсэг. За энэ хоёр маань бүтгэхээр тийм ээ энэ хоёр бүтгэхээр энд ямар асуудал гарах вэ гэхээр л энд Жагийн тийм үү? Жагийн 7%, Загийн 7% ингэж бүтнэ гэсэн үг. За тэгэхээр үгийн ихэнд ордог дүрс маань одоо Ж хэвсгийн тийм үү? Үгийн ихэнд ордог дүрс маань энэ хэлбэр байна гэж авч үзлээ. За үгийн дунд ордог дүрс маань энэ хэлбэр. За үүнийг А-гээр амьлуулъя. За Ж. За тэгвэл эхэнд орж байгаа Ж бол энэ байна. Дунд орж байгаа Ж нөгөө шүдээ ингээд дунд орж байгаа Ж маань шүдээ авах хэрэгтэй. Шүдээ авлаа. За харин одоо дунд орж байгаа шүд дээр энэ адагт орж байгаа нь болохоор юу авдаг гэхээр дунд орж байгаа хэлбэр дээрээс энэ дээрээс сүүлээ авлаа. За эхэнд орж байгаа За дунд орж байгаа За 3 одоо хэлбэртэй байж байгаа энэ За ингээд гарч ирлээ. За энд И-гээр амьлуулъя. Энэ эхэнд орж байгаа учраас энд Ж болох хэрэгтэй. За үүнийг дунд орж байгаа дэвснээр шилбээ өвчлээ. За дунд орж байгаа хэлбэр дээрээсээ нумаа авчлаа. За ингээд Ж хэлбэр. За энд бол О. За эхэнд орж байгаа хэлбэр нь болохоор Жожо хэлбэр. За энэ О хэлбэр маань эхэнд орж байгаа хэлбэр Жожо. За дунд орж байгаа хэлбэр энэ хэлбэр дээр гид савла Жожо. Адагт орж байгаа хэлбэр энэ хэлбэр дээр Жожо. За тэгэхээр энд яг одоо загварын дагуу эхэнтгтэй дундх нь адгийн 3-таа гэдэг. За эндээс нэг зүйлийг харах хэвээр. Юу харагдаж байна гэхээр л энэ хэлбэр хязгаарч орхиж цахгүй. Дандаа сүүлэн А-гээр илэрнэ. За энэ талаар одоо ямар үсэгтэй адилхан гэхээр л мөн одоо өмнө үтсэн Ца үсэгтэй адилхан болж орж байна. За тэгэхээр одоо бид нэр анх одоо энэ Монгол бичгийн хичээлийн одоо анхны дугаар дээр залуу үе амилна гэсэн тийм одоо үг авч үзэж байсан. За энэ тэрний З үсэг маань одоо өнөөдөр одоо бид нэлээд сүүлд одоо орж ирж байна, үзэж байна. Эхэнд орж байгаа З-г яаж үчих вэ гэхээр энэ А талд. Энэ бол одоо ерөнхий нуруу байлгад энийг А тал гээд энийг Б тал гэж байгаа шүү дээ. Б тал гээд. Тэгвэл А талд ингээд жижигхэн одоо энэ зартыг хийгээд тэгээ энэ урагшаа 45% налуугаар энэ шилбээ бичнэ.
Энэ шилбэний урт болохоор шүдээ нэг дахин сунгасан байдал дээр ингэж гарч өгдөг. За бичлэгийн хувьд бол үгийнхэнд орж байгаа хэлбэрийг ингэж бичнэ. Дунд орж байгаа хэлбэр болохоор юутай адилхан байх вэ гэхээр энэ хардаа манайхаа энэ ингээд гидс бичсэн байна. Гидс бичсэн байна. Тэгвэл одоо энэ тийм ээ гидсний урагшаа гарч байгаа хэмжээтэй тэр нөгөө нэг J-гийн маань энэ хэлбэр ойролцоо байдлаар ингэж гарч өгөх ёстой. За тэгэхээр бид эндээс нэг зүйлийг харъя. Энэ гидсийг ингээд бичлээ. Тэгвэл энэтэй бас ингээд C-гийн маань энэ урагшаа гарч байгаа хэлбэр нэг одоо бүлэгт одоо багтана гэж тэгж ойлгох ёстой. За тэгэхээр энэ эхэнд орж байгаа бол одоо дунд орж байгаа энэ ZJ-гийн хэлбэрийг яаж үчхийг хэрхэн яаж үчхийг бол эндээс ингэж харж үзээрэй. Зааж үе эхэн дундаа дагт хэрхэн бүтгийг авч үзлээ. Мөн одоо бичлэгийн хэлбэрийг эхэнд дунд хэрхэн яаж үчхийг авч үзлээ. Одоо харин энэ дүрсээ хизээ Ж гэж ойлгох юм бэ? Хизээ З гэж ойлгох юм бэ? Өөрөөр хэлбэл одоо бид одоо кирилл бичгтэй хүмүүс жам гэж сонссон бол ингэж л Ж бичнэ. Зам гэж сонссон бол ингэж л З бичнэ. Гэтэл бид одоо энэ хоёрыг одоо тийм ээ зөвхөн нэг янзын энэ дүрсээр бичнэ гэдэг. Тэгээд заах гэдэг. Тийм учраас энийг энэ ганц байгаа энэ дүрсээ хизээ Ж болох уу, З болох уу гэдгийг одоо авч үзье. За Монгол хэлэнд. За Ж үсэг. За энэ бол нэгдүгээр үеийн асуудал шүү. Ж үсэг ороод түүний араас 6 агшгал ордог юм байна. Үгийн эхэнд гэсэн үг шүү дээ. Үгийн эхэнд. За тэгвэл энд ямар агшгууд ордгийг гэвэл жаргал гэж орж байна. Журам гэж орж байна. Журам. За нуу орж байна. За жолоо гэд орж байна. За хата жөтөө. За энд ингээд и ус байна тийм үү? Жил. За тэгвэл ингэж ордгийн байна. За тэгвэл энд ямар их шиг ордог юм гэхээр энд их шиг ордог юм байна. За та бүхэн энд нэгдүгээрийн асуудал ярьж байгаа гэж бодоорой. Үгийн эхэнд нэгдүгээрийн асуудал. Энэ бол одоо иржээ, тийм үү? Олжээ гэдэг. Энэ бол Ж үсэг байна. Энэ нь бол залгуурын бүтцэд орж байгаа Ж үсэг учраас бол энд хамаарахгүй гэж ойлгоорой. За ийм байх юм бол Монгол бичигт энэ Ж үсгийнхээ дүрсийг бичнэ. Үгийн эхэнд орж байгаа Ж үсгийнхээ хэлбэрийг бичнэ. За тэгээд энэ А-г битээ бичээ, энэ О-г битээ бич, О-г битээ бич, О-г битээ бич. Тэгэхээр яах вэ? Бидний хичээл заалт бол юу гэж ойлгож байна гэхээр бол та бүхэн юу гэж ойлгох ёстой гэхээр бол би кирилл бичтэй хүн. Би кирилл бичгээр монгол хэлийг тэмдэглэж чадна. Тэгвэл кирилл дээрээ байгаа энэ хэлбэрийг би монгол бичиг рүү яаж оруулж болох вэ гэдэг. Энэ л одоо заавар зөвлөгөөг эндээс өөртөө тусгаж олж авах хэрэгтэй. За тэгвэл энэ эгшгүүдийг бичихгүйгээр шууд энд и бичнэ гэж. За тэгвэл энд ингээд хараарай. Энд болохоор жаргал. За тэгээд журам гэж байна. Журам. Житүүгээ Ж гэж бичгэн ямар ч байсан. Тэгээд житүү. Хата житөө гэдэг энэ житөө. За жолоо гэж. За жолоо гэх юм бол тийм Ж луу. За го жолоо. За энэ жил. За тэгэхээр бид нар одоо эндээс юу ойлгов гэхээр л энэ дүрсийн араасаа и бичгэл юм бол Ж болдго юм байна. Гараад ирсэн. За одоо дараагийнх нь Монгол хэлэнд за одоо З үсэг ороод үүний араас 6 агшиг ордог юм байна. Энд и ордог юм байна. И орох тохиолдол байна. За яг тэрийг явц тун тайлбарлая. За тэгвэл энд зам гэсэн үг байна. За зун гэсэн үг байна. Зориг
зориг. За энэ зүгчиг гэдгийн зүг. За зөв буруу гэдгийн зөв. За зэрэг дэв гэдгийн зэрэг гэдэг ийм үгнүүд байж байна. Өөрөөр хэлбэл и орохгүй гэсэн. За гэвч энд нэг ганц нэг итэй үг бас гараад ирнэ. Одоо зинда гэдэг. Зинда гэдэг ийм үг гараад ирж байна. За өшөө одоо тийм ээ Аз тэв гэдэг одоо Аз гэдэг ингээ гараад ирж байна. Энэ бүх үгнүүд болохоор бол тийм ээ одоо зийлч гэдэг юм уу тийм үү? Зийл 130 машин гэдэг юм уу? Энэ үгнүүд болохоор л ерөөсөө тийм ээ энэ зий гэдэг үеуд л Монгол хэлэнд байхгүй. Өөрөөр хэл Монгол үг одоо зий гэдэг тийм үетэй үг гэж байхгүй. Энэ бүх үгнүүд маань бол гаднаас орж ирсэн ормол үгнүүд, гадаад үгнүүдээ гэж ойлгох хэрэгтэй. За зинда гэдгүүл зэрэгтэй өсөн төвдөг байна. За ингээд энэ бол Аз гэдэг энэ одоо Европ зүг үг байна. Энэ бол Оросын одоо тийм ээ завод имнал хачаа гэсэн товчл ингээд байж ах читэй. За үүнийг одоо ингээд Монгол бичигт бичвэл өөрөөр хэлбэл энд байгаа гişгүүдийг бүгдийг яг хэлэгдэж байгаагаар нь бичнэ гэж хэлж байгаагаар бичнэ. За тэгвэл энд бид нэр зам гэж байх юм бол зам. За 100 зориг зөв. За зүг зэрэг. За зэрэг. За тэгэхээр бид ямар зүйлийг одоо ойлговоо гэхээр одоо ингээд зам гэж яхад яаж үчвэ гэсэн. Тэгвэл зам гэж яхад бид нэр одоо яаж үчвэхээр л энэ шууд З үсгийн араас ийгээс үтэг шиг хэлж шууд байгаар нь чий ингэж тэгсэн. Тэгвэл эндээс үүдээд бид нэр жам гэж байвал одоо яаж үхэх гэдэг асуудал гарч эхэлнэ шүү дээ. Жам гэж байвал жам. За тэгвэл жам гэж байвал энэний аг бичихгүй гэсэн. Энэ аг бичихгүй бол одоо яах вэ гэвэл энийг ингэ бичнэ. Ингээд зогсцсон. Тэгээд ингээд зогссон чинь энэ маань жим гэсэн үг болцсон. Жөрөг жим одоо тийм ээ. Араасаа суурч өхөр явдаг жим гэдэг ингээд. Жим болсон. Тэгвэл энийг тийм ээ тухайн үгийг одоо үйл үг биш шууд ингээ хараад таньдаг тийм нэг одоо дүрс байна. Тэр нь болохоор ихвчлэн нэр үгсийг орхицоор төгсгөж бичнэ гэсэн. Энэ жамаараа энэ одоо зүй төгтлөөрөө ингээд бичлээ. Тэгээд ингэж зөв бодоод үүнийгээ баталгаажуулж өөрөө бичээд дараа нь толь харах юм бол та илүү их урамтай болно гэсэн. Тэгвэл жам ёсны жам, орчлонгийн жам, одоо хорваагийн жам гэдгийн жам бол ингэж бичдэг байна. За тэгээд ирэхээр энэ хэлбэрийг энэ одоо тийм ээ энэ одоо загварыг одоо мэдэх юм бол та одоо маш олон үгийг одоо бичиж чадах болцоотой болно гэсэн. Жавар гэдэг ингээ гэж байна. Жавар гэж. Тэгвэл энэ жавар гэж байх юм бол энэ Ж байх юм бол энэ Ж одоо тийм ээ энэ А бичихгүй. Энийг шууд Ж ингэж бичнэ. Энэ бичээгүй А ийшээ өсөрнэ гэд ингээд бас ингээд хэлсэн бол жабар гэд ингээд бичих гэжээд. За тэгэхээр өнөөдөр тийм ээ бидний авч үзэж байгаа юм болохоор бол за энэ дүрсийг хэзээ Ж гэж ойлгох юм бэ? Энэ дүрсийн араас ингээд шилд байх юм бол энийг Ж гэж ойлгоно. Энэ дүрсийн араас тийм ээ энэ И-гээс бусад 6 гэх бичсэн байвал энийг З гэж ойлгодог байна. Гэвч монгол үгээр илэрхтэй ганцхан энэ хэлбэрээр илэрхийлдэг байна. За ЖЗ үсэг орсон үгийн язгуур дээр яаж таних вэ гэдгийг сая авч үзлээ. Одоо бид залгуур хэсэг дээр ЖЗ орсон тийм залгуурууд яаж бичигдгийг авч үзье. За орчин цагийн монгол хэлний Ж залгуур.
За мөн одоо өшөө ямар залгуур байдг вэ гэхээр орчин цагийн Монголны Ж залгуур ингээ байж байгаа. За энэ маань бидний өнгөрдөг хичээл дээр авч үзсэн Ч. За бас одоо Ч. Энтэй үл адилхан хуйлтай. Гэхдээ өнөөдрийн бидний үзэх ёстой юм болохоор дэвсгэр үсэг. Үүнийг 2 хуваана гэж авч үзсэн. За тэгэхээр энийг 2 хуваахтаа тийм ээ хатуу. За хатуу зөөлөн. За бидний өнөөдрийн үзэх юм бол энэ зөөлөн дэвсгэрээр холбогдож байгаа. Зөөлөн дэвсгэр дээр өмнө үзсэн болохоор бол хатуу дэвсгэр дээр холбогдсон. За энэ зөөлөн дэвсгэр дээр болохоор Н, Л, М. За Е, Ингээ энэ үсгүүдийг зөөлөн дэвсгэр гэж үздэг. За тэгэхээр эдгээр гүйгүүлэгч болон. За энэ дээр нэмээд их шиг гэж. Энэ үл их шиг. Эдгээр гүйгүүлжлэн ихшгээр төгссөн үгийн араас за энэ Ж энэ хэлбэрийг хүчнэ. За тэгэхээр бид энэ хэлбэрийг яаж хүчдэг юм бэ гэхэд. За тэгвэл энийг болохоор жуу гэж чинь. За энийг эр үгэнд жуу, эм үгэнд жуу гэсэн. За жуу гэсэн энэ хэлбэр. За тэгэхээр ихшгээр төгсөн үг байсан ч гэвчээр төгсөн үг байсан ч шууд залгаж холбогддог. За ихшгээр төгсөн үг нь нэг байна гэж бодъё. За тэгвэл явж гэж яах юм бол я бо жо ихшгээр төгсөн үг. За тэгвэл гэвчээр төгсөн үг нь бол эдгээр гэвчээр төгсөн үгэнд л орно гэж байна шүү дээ. За тэгвэл тэр за ол гэсэн гэвчээр төгсөн үг байна гэж бодвол ол жо. За энэ зэрэгцгийн жээчээгээд бид цээчээ дээр нь үтсэн учраас энэ амархан байна. Одоо бол олжо. За энэ хэлбэрийг яаж үчих вэ? За энэ жоо гэж живэл за ингээд жоо гэж ингэж үчих юм байна. За энэ Ж гэсэн хэлбэрийг 3-4 янзаар бичнэ. За Ж гэсэн хэлбэр нэгдүгээрт нь эр үг байх юм бол жухвэ. Эм үг байх юм бол жухвэ. За одоо энэ маань эр өмөг ялгаагүй байх юм бол бас ингээд дундаас нь жайж гэж ингэж үтж болдог. Жайж. За тэгэхээр энэ болохоор бол жухвэ. За тэгэхээр энэ эр өмгөөрөө ялгаатай гэдэг нь болохоор эр үгийн хэ, эм үгийн хэгээрээ ялгарч байна гэсэн үг. Жухвэ. За энийг нэг дүрсээр үтсэн хэрнээ энэ жай гэж нэг хэлж болох бас Ж гэж үсэн дуудаж болох. За бид өмнөх хичээл дээр цээчээ үтсэн. Тэгвэл эдгээр гэвчээр төгсөөгийн араас энэ цээчэгийг болохоор зарим хэсгийг үтсэн боловч сэргээж энэ хэсгийг сануулъя. Өөрөөр хэлбэл энэ орхигдсон хэсэг чухвэ. За энэ эм үгэнд чухвэ. За энэ маань чакс энэ хэлбэр. За энд чухвэ. За энд эр мүгээрээ чай гэж хэлнэ. Мөн ч гэж хэлнэ. За энэ хэлбэрүүдийг бүгдийг одоо жишээн дээр яаж авч үзхийг харъя. За энэ Ц чалгаа байхгүй, Ж чалгаа байхгүй хоёулаа гид завдгүй нөхцөл. За тэгэхээр энэ маань яах ёстой гэхээр ихшгээр төгссөн чалгаагүй, гэвчээр төгссөн чалгаагүй шууд бичнэ гэсэн үг. За тийм учраас
одоо бидний өнөөдрийн үзэж байгаа ЗЖ үсэг дээр хамгийн гол нь эдгээр гүйвлэгч болон эгшгээр төгсөгийн араас ордог гэж байна. Тийм учраас эдгээр гүйвлэгч төгсөөгнүүд нь ямар үг байх ёстой гэхээр энэ л дандаа үйл үг байх ёстой. Яагаад гэхээр энэ хоёр одоо залгуур маань үйлийн залгуур, зэрэгцэх хинжээч, өнгөрсөн цагийн хинжээ. Тийм учраас энэний толгой дээр нь авах язгуур үг нь болохоор үйл үг байх ёстой. За тэгэхээр тэр үйл үг маань олжээ гэж байх юм бол яаж үтж болох вэ гэхээр ингэж үтж болно гэж байна. Олжхгүй гэж. Ингэж үтж болно. Олжхгүй гэж. Гэтэл за олжээ гэдэг нь одоо эр үг тийм ээ, эр шиг байгаа учраас эр үгийн хэлбэртэй гарсан байна. За харин эм үг бол яах вэ гэхээр л мэджээ гэж байна. Мэдээ жүхвэ гэдэг. Мэдчихвэ гэж. Мэдчихвэ гэж. Гэтэл одоо бид яах ёстой вэ гэхээр энэ хоёроо эр эм үг ялгаагүй нэгхэн хэлбэрээр бичиж болдго юм байна гэдгийг даваад төслөө. Нэгхэн хэлбэрээр бичиж болдго юм. За тэгвэл энд олжээ гэж явах юм бол энийг ингэж үтж болох нэ. Олжээ гэж ингэж үтж болно. За энэ мэджээ гэж явах юм бол мэдээ гэж ингэж үтж болох. За тэгэхээр энэ хоёрыг ингэж дэлгэрүүлж ингэж үтчихийн хажуугаар ингэж мөн бас богиносгож ингэж бичиж болдог байх нэ. За мөн үүнд бас нэг жишээ авч үзье. Энэ дүрм нь болохоор бол зөвхөн эдгээр гүйвлэгчийн араас орсон одоо үйл үгийн араас орох ёстой. Эдгээр гүйвлэгчийн үйл үгийн араас. Тэгэхээр энэ тийм ээ эдгээр гүйвлэгчээр орсон үйл үг гэхээр бид бэгээр төгсөн үйл үг гэж байна. Бид мэдж байгаа. За аав гэсэн үйл үг, аав гэсэн үйл үг дээр энэ авчээ гэх юм бол авчихгүй гэж ингэж үчиж болох нь. За эм үг дээр болохоор бол хүр гэсэн үйл үг байна. Хүр гэсэн үг дээр хүрчээ гэх юм бол хүрчгүй гэж ингэж үчиж болох нь байна. Хүрчгүй гэдэг. За тэгвэл авчээ гэдгээ одоо хурангуй хэлбэр болсон энэ хэлбэрээр бичиж болно гэсэн. За тэгвэл тэр хэлбэрээр бичих юм бол авчээ. За мөн хүрчээ гэх юм бол хүрчээ гэдэг. За одоо тийм үү? Энэ нөхцлүүдийн маань монгол бичгээр хэрхэн одоо яаж бичдэг байдлаар нь ингэж эсрэгцүүлэн авч үзлээ. Энэ өнгөрсөн хичээлээр үздэг ч болон одоо ч гэдэг энэ хэлбэрүүд маань болохоор зөвхөн дэвсгэр үсэг буюу хатуу дэвсгэрийн араас ордог юм байна. Харин бидний өнөөдөр үзэж байгаа ж болон ж энэ хэлбэр маань эгшгээр төгсгийн араас шууд орно. Мөн зөөлөн дэвсгэр буюу эдгээр гүйвчээр төгсөн үйл үгийн араас ордог юм байна. Ийм ялгаатай байх нь энэ бүхнийг язгуур үг, залгуур хоёрын дунд нь ямар нэгэн холбох хэрэгслийн тусламжгүй шууд залгамждаг үг болох байх нэ. За ЗЖ-ийг хэрхэн одоо ялгаж уншихыг ихтер авч үзье. За сая бид нар салангат байдлаар нь авч үзсэн бол одоо холбоо үг байдлаар авч үзье. Аз жаргал гэж байна. Аз жаргал. За аз гэдзээ хэлж байгаа учраас энэний ард ивчихгүй. Шууд азаа гэдэг. Жаргал. Жаргал гэж яхах юм бол бид сая авч үзсэн үг байна. Энэ жишээ нь жиргал гэж үзнэ гэдэг. Аз жаргал. Жаран жиргууга. За 66 гэдэг. 66 гэдэг энд бид Ж-гээр хэлж байна. Ж-гээр хэлж байна. За 60 гэж Ж-гээр хэлж байна. Тийм учраас энэ А гэвчгүй энийг шууд Ж болох ёстой гэдэг тэр дүрмээрээ 60 гэдэг. 6 гэдэг. За тэгвэл 6 гэдэг жиргууга гэж бичдэг. Энийг нүдлээд аваарай. За бүжгийн хөгжим. Бүжиг. За эм үгэнд ордог хэлбэр байж байна. За ингээд түүний араас ордог харьяалахын ялгал нөхцөл салангат чинь хөгжим. За хөгжим кирилл бичгтэйгээ яг давхцаж бичгтэйгээ адилхан бичдэг үсэг байна. Зулзаага бан. За энэ Ж
жигээр уншихгүй энэ одоо зэ гэж байгаа учраас нэг зэгээр шууд унших хэрэгтэй. Зулзгаа тижигэхүү. За тижих зулзгаа тижих. Зэгүүдүү зэргэлээгээ. За зүүд зэрэглээ. За зэгүүдүү зэргэлээгээ. Зүүд зэрэглээ. За залуу жолооч, залаагуу жолооч. За энэ залуу гэж одоо бичгэд бид хүн юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр л энэ шууд кирилл хэлбэрээ бодонгуудаа за энэ зэг бол А-гийн шууд хэвээр бичих юм байна. Энэ Ж биш З байгаа учраас тэр байгаа гэж шууд бичнэ гэсэн. Энд болохоор уугийн уртаг шиг байгаа юм байна. За тэгвэл залаагуу гэж. Ямар ч ингэж одоо шууд үгээ харангуудаа шууд хаана би анхаарах хэрэгтэй байлаа гэдгийг бодно гэсэн. Тэгэхээр монгол үгч гэдэг нь сонсдог биш, боддог үгч гэдэг нь ингэж уртаг шиг энэ З дээр илүү их гарч ирнэ. Жолооч Ж байгаа учраас энийг игээр бичсэн. Жилуу гуучи жолооч. Зориг за З байгаа учраас энийг и бичээгүй О бичсэн. За зориг жирүүхэ. За зүрх гэдгийг бол жирүүхэ гэж хэлдэг ч газар байна. Зүрх гэж шууд хэлдэг ч газар байна. Ар Монголд нь бол одоо бид нэр бол зүрхгээ хэлж хахад өөрлөгч айлгуунд бол жирүүхэ гэж хэлдэг. Тийм газар байна. Тэгэхээр хаана хэлж байгаа нь хамаагүй. Тэгээ энэ ингээд хэлбэр нь бол монголчгаараа ийм байдлаар бичигддэг байх нь. За жүжүүгэ үзээ. За энэ жүжиг үз гэж. Жүжиг үз. За тэгэхээр бид нэр энд ингээд Ж хэлж яхад яагаад энийг и бичсэнгүй гэж авч үзэж магадгүй. Тэгвэл одоо энэ тийм Ж байж гэн, энэ Ж байж гэн. Энэ хоёр Ж орж ах нөхцөлд нэгдүгээр үеийг шиг нь яг хэлж байгаагаар нь бичигдэг. Тийм одоо хэлбэрийг бид нэр иш үсгээр үзсэн байгаа. Яг түүнтэй адилхан үг нь ингээд жүжиг гэдэг. Энэ үүгээр ингэж үгээр бичигдэнэ. Игээр бичигдэхгүй. Жүжиг үз, зүүн зах зээл. За зүүн захаа зээл. За залуу хүний омог, залхуу хүний нойр гэдэг. За тэгэхээр бид нэр хамгийн гол нь Ж-З үсгийг одоо ялгаж ялгах юм бэ? Яаж ялгах юм бэ гэхээр энэ хэлбэрийн араас и орж байх юм бол үүнийг Ж гэж ойлгоорой гэдэг энэ эхүүдээс хараарай. За мөн одоо энэ хэлбэрийн араас игээс бусад 6 гэж орж байгаа үүнийг З гэж ойлгоорой гэсэн. Энэ үүднээс гэж холбож энэ бичвэрээ олон дахин уншаарай. Мөн одоо энэ бичвэрээ бас галиг хэлбэр рүү шилжүүлээд дахиад эргээд монголч руу шилжүүлэх байдлаар олон дахин хийх юм бол танд улам сайн тогтох болно. Мөн одоо бид З-тэй холбоотой, Ч-тэй холбоотой бүгдийг нийлүүлсэн галиг хэлбэрийг бас оруулж өглөө. Ингээд өнөөдрийн хичээл үүгээр өндөрлөж байна. За баярлалаа.